Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувгт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. 7 жилийн дараа Баскервиллийн бэлтгэлийн талбай. Сурагчид бэлтгэл хийж байх ба Staffordshire Baskerville урт нэртэй учраас түүнийг бүгдээрээ Staff гэд дуудаад явъя. Бэлтгэл хийж байгаа сурагчдад зөвлөгөө өгж байх ба Staff. Түүнээс хүчтэй өсөлдөгч, шам руу дайрах үед ухрах нь наазах явха. Анхнаасаа амин цэг рүү нь бүү чиглэл. Хурдыг нь сааруулахын тулд арын бүл рүү чиглэх нь илүү үр дүнтэй байдаг. Staff. Уран ихрийг тулааныг хараад хуран ихрүүдээс хүлээж байсанчлан. Тэдний аавар нь Баскервиллийнханд тун тохирсон гүн улаан өнгөтэй байна гэж бодов. Staff. Бүгдээрээ сайн ажилласан. Үүгээр та бүхэн Баскервиллийн нэгдүгээр техникийг эзэмшсэн. Доод зэрэглэлийн сэлмийн мэрэгчлэлтүүд болж байна. Яг одооноос бид 7 жилийн бэлтгэл сургуулалтыг дуусгаж байна. Торлуулан хашилсан бух баавганаас ялгаатай нь Le Rouge et Le Noir уулан дах зэрлэг. Бух баавгай огт өөр байх болно. Мастай бөгөөд зөрүүд тэдгэрийг бие хүртэл дийлэхгүй. Өнөөдөр тулгарсан мангас бол бодит амьдрал дээр нүүр тулах мангастай харьцуулахын аргагүй гэдгийг та нар мэдэх ёстой. Үхэл гэдэг та нарын бодож байгаагаас хавьгүй амархан ирдэг. Үүнийг даван туулахын тулд цусан төрлөө ашигла. Эсвэл яаж ийгээд амьд үлдэхийн тулд туршлага хоримтлуул. Үүгээр дуусгая. Төгсөлтөд тань баяр хүргэе. Угтах ирээдүйд тань амжилт хүсье. Сурагчид хоорондоо ярьж байх ба. Хөөе чи айд хүдэг баатрын одонд орохоор үргэлж өгсөн бэ. Миний эхний сонголт Доберман, хоёр дахь нь Питбул, гурав дахь нь Ротвейлер байсан. Тэдгээрийн аль нь ч минийхтэй давхцахгүй байд. Би Волхаунд одонг илүүд үзэж байгаа. Баскервиллийн урагт 7 хүдэг баатрын одон байдаг. Одон бүр нь харуулын алба, эрен сурвалжлах, хамгаалалт, аллах, дарангуулал бүх нийтийн дайн гэх мэт өөр өөрийн гэсэн зорилгоор байгуулагдсан ажилдаг байна. Гэхдээ хөөе тэр новш хаашаа орох вэ гэж асуухад бусад сурагчид хэн гэж асуухад сурагчид мэдээж Викир Ван Баскервилл гэж бүгд Викир рүү харахад Викир байхав. Бусад сурагчид тэр биднийхээс хавьгүй том бух баавгаад ганцаараа яасан гэж сонссон. Түүнийг аль хэдийн дээд зэрэглэлийн сэлмийн мэрэгчлэтнүүд босчихсон гэсэн. Тэр аль хэдийн 3 соёо гаргаж чаддаг гинөө. Тэр аль хэдийн Баскервиллийн 3 дугаар техникт хүрчихсэн гэж үү? Тэгвэл тэр сүүдрийн анч нохоон төвшөнд орцсон гэсэн үг шүү дээ гэж гайхацгаав. Викир миний бодож ирснээс илүү хугацаа зарцууллаа гэж бодов. Миний одоогийн нууц төвшин бол Баскервиллийн 5 дугаар техникийн дунд зэрэглэлийн төгсөрч. Бафа жилийн өмнөхтэйгээ харьцуулахад би доод зэрэглэлийн төгсөгчөөс ердөө ганц л шат агсан байна. Гэхдээ зөвхөн сэлмийн урлагийг авч үзвэл би дахин төрөхөөс өмнөх өөрийгөө аль хэдийн бавсан. Гэсэн ч миний өсөлт төсөөлж байснаас хавьгүй удаан байна гэж бодов. Берримор, залуу эзэнтэн Викир. Викир Берримор даамал. Тэргүүн таныг дуудаж байна залуу эзэнтэн. Таны томдолт шийдэгдсэн бололтой. Викир ойлголоо гэд Хүйготой уулзахаар яв. Үзэгдэл шилжиж Хүйго. Уулзаагүй уджээ. Викир. Та сайн байсан уу тэргүүм ээ? Хүйго. Викир, таны хамарт юу тохиолдов вэ гэж асуухад Хүйго. Le Rouge et Le Noir уулан дээрх зэрлэгүүдийг дарахаар явж байхад харваачдын нэг нь надаас давуу тал болж агсан юм. Викир, та тэднийг барьж чадсан уу гэж асуухад Хүйго. Үгүй ээ, чадаагүй. Гэхдээ би түүний нүүрэнд яг адилхан сорь үлдээж чадсан. Ямар ч байсан төгсөнд чинь баяр хүргэе. Викир, баярлалаа. Хүйго. Одооноос уламл хэцүү болох болно. Викир. Тэр одоо томилтын талаар ярих гэж байна уу хэмээн бодов. Би Le Rouge et Le Noir уул руу илгээгдэж 21 сарын турш тасралтгүй үхэлтэй нүр тулсан. Хаягдах тэнэмэл нохоо мэт би шууд л тулаанд дайшлагддаг байв. Баскервиллийн хүүхдүүд 15 нас хүрэхтэй элит эсвэл хаягдах гэж ангилагддаг. Хаягдах хүүхдүүд нь тулалдаанд үргэлдэж байхад элитүүд нь улс төр, захиргааны боловсрол эзэмшдэг. Үхэлтэй олон удаа нүүр тулж туршлагдсан хаягдлууд нь элитүүдийн хамгаалагч болдог ба элитүүд цаг хугацааны явцад улс төр, захиргааны ажил эрхлэн төдөвшдөг байна. Баскервиллийн 5 дугаар техник нь элитүүдийг хаягдлуудын бодит тулааны урт хугацааны туршлагатай гүйцэж очиход туслах зорилгоор оршин тогтнодог. Тийм ч учраас дахин төрөхөөс өмнөх миний сэлмийн урлаг 4 дугаар техникээс давж чадаагүй юм гэж бодох. Хүйго. Над шиг хууль бус хүүхдийг элитүүдийн сургалтанд суулгах ямар ч үндслэл байхгүй гэж бодов. Хүйго, хүү минь. Чи парламентын доод танхимд хүчээ сориод үзвэл ямар вэ гэж хэлэхэд Викир маш их гайхав.
Парламентын доод танхим гэдэг чинь гэж асуухад Хүйгөө. Парламентын доод танхим нь Баскервиллийн ургийн бүс нутгийн захирлаа хууль тогтоох байгууллага, хууль сахиулах ажил тусалцаа үзүүлэхээс гадна бизнесүүдийг татах, шаардлагатай бол бүс нутгаа халамжлах үүргийг гүйцэтгэдэг. Тавчхандаа тэд овгийн жижиг, том бүхий л хэргийг зохицуулт юм а. Викер Хүйгөө над шиг хууль бус хүүхдийг элитүүдийн курст сонгосон гэж юу хэмээн бодов. Хүйгөө. Чиний оловт амжилт тул сууд ухаантан гэгддэг авч хүүхдийн 10 жилийнхээс шизүү байна. Тиймээс би чамд түүнийхэн дагуу хандах болно. Чиний очих албан тушаал бол Андокотын дид консул юм. Одоогоор консул болон дид консулын албан тушаалууд хоёулаа эзэнгүй байгаа. Чи үүнийг тушаад үзмээр байна уу гэж асуухад Викер. Би таны хүслийг хүлээн авъя. Гэхдээ надад дурдах зүйл байна. Хүйгөө. Тэр чинь юу вэ гэж асуухад Викер. Би танд морг овг болон бадмаргны уурхайтай холбоотой хэргийн талаар дуулахыг хүссэн юм. Хүйгөө. Чи Адольф Моргийг хэрхэн чадсан талаар хэлж байна уу? Би чамд шагнал амласан. Чи одоо шагналаа нэхэж байгаа юм уу гэж асуухад Викер. Тийм ээ, зөв. Би түүнийг нэг удаа зээлж болох уу гэж асуухад Берримор байх уу? Викер. Хэрв энэ нь хэтэрсэн хүсэлт бол та заавал биелүүлэх албагүй гэж хэлэхэд Хүйгөө. Зүгээр дээ. Чиний ямар нэг мунхаг зүйл хийхгүй гэдэгт итгэж байна. Хүү минь. Викер би таныг санаал зовоохгүй. Викер хүү гэж дуудуулахыг хэд ч сонссон дасахгүй. Хүйгөө миний хүслийг биелүүлж байна. Дахин төрхөөсөө өмнө бол энэ нь төсөөлөхийн аргагүй зүйл байх байлаа хэмээн бодов. Үзэнхэл шилжиж Берримор залуу эзэнтэн. Овгийн тэргүүн таныг туйлаас нандинаж байна. Таныг шууд тулаанд эдгэхийн оронд консулын албанд томж байгаагаас нь би үүнийг мэдэж байна. Үүгээр хаан ширээний сургаал гэж хэлж болох шүү. Цаг нь болохоор тэр таныг агуу зүйлд ашиглах болно гэж хэлэхэд Викер. Тэр нь зөвхөн намайг дид консулын үүрэг хариуцлага амжилттай биелүүлсэн тохиолдолд шүү дээ гэж хариулав. Викер. Энэ нь сайн хэрэг. Дид консулын эрх мэдлээ ашиглан би өөрийн ур чадвараа хамаагүй аюулгүйгээр хурцарч чадна. Би одоогийн үйл явдлуудыг санахгүй байна. Ямар ч байсан миний өмнөх амьдралын дурсамжууд алга болоогүй. Гижертийн дээрээс миний толгой өнхрөн унах үеийн тэр мэдрэмжийг би одоо хүртэл санаж байна. Би чамд яг тэр мэдрэмжийг амсуулах болно. Хүйгөө Баскервил хэмээн бодов. Үзэгдэл шилжиж Баскервиллийн нутаг дэвсгэрийн Андокот. Барилгын ур бус нь оргилуур харагдана. Харуул, та нар минь маргааш гэхэд энэ газрыг ялцтан цэвэрлсэн байгаарай. Шинэ дид консул ирэх болно. Тэр хүн Баскервиллийн овгоос гаравтай тул онцгой анхаарал тавиарай. Ажилчид Тэгээ ирхэмэ. Ажилч нь шинэ дид консул юу н ямар хүн байгаа бол бизнесийн тал дээр туршлагатай хүн байгаасаа гэж найдаж байна. Нөгөө ажилч нь юу вэ? Чи дуулаагүй юм уу? Сонсох нэ тэр дөнгөж 15-тай гэсэн гэхэд ажилч нь юу 15? 15 настай хүүхдээс чи юу хүлээгээд байгаа юм бэ? Энэ удаад ч өнгөрчээ тэгвэл. Гинт хашид хэн нэгэн алхаж орж ирэв. Ажилч нь хөөе, энэ хэний хүүхэд вэ? Хэн нэгэн ажилтанд дагуулж ирээгүй. Хөөе, энд дуртай зоргоор орж илдэг газар биш шүү гэж хэлээд мөрөн дээр нь гараа тавихад Викер мөрнөөс минь гараа одоохон ав гэж хэлээд Викер тушаалыг үзүүлв. Ажилч нь эн чинь нөгөө ажилч нь та арай экстэрчж дид консула яагаад заавал нэг өдрийн өмнө хүрээд илдэг байна хэмээн бодоод Викер хөөе чи одоохондоо хүүхнүүд болон уух юм бийт би найрлах гэж байна. Ажилчид найр гинэ гэж гайхав. Удалгүй найр болж олон хүмүүс ирсэн байх ба. Паулов Баскервил. Тэр бол Андокотын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд одоо маш их бухимдтай байна. Ажилдаа орсон анхны өдрөө ууж идэх гинэ. Үнэхээр утгагүй нөхөр ажилд томдолдож иржээ гэж бодов. Өмнөх хүмүүс нь бүгд хахуул агсан гэргээр хавагдаж би аль хэдийн хүнд хэцүү байдалд орчход байхад. Гэтэл тэр ажлын байран дээр найр хийж өгнө гэж үү? Энэ залуу хүүхэд чинь ямар гिचэн байга юм шиг вэ гэж бодов. За яах вэ? Яавалч вэ? Хотыг сүрүүлж байж л ухаан суух байх. Гэж бодох мөчөд Викер чи ерөнхий нарийн бичгийн дарга гэж асуув. Паулов дид консула бицаач. Викер намайг Викер ван Баскервил гэдэг. Паулов энэ хизээ ороод ирэв хэмээн бодоод би Паулов Баскервил байна гэж хариулв. Викер Паулов чамд дунд нэр алуу байна. Паулов өнөөх зүйл дахиад л эхэллээ.
Дунд нэр байхгүй байгаа нь намайг энэ гэр бүлийн гаднаас ирсэн гэдгийг илтгэж байгаа юм. Энэ нь би цусан төрлийн гишүүн биш, зүгээр л хөлсний ажилтан гэсэн үг. Үүнээс болоод надад ядуурлан гадуухаж байсан бүх дид консулуудтай харилцахад хэцүү байсан хэмээн бодов. Викир, сайхан юм. Павлов, юу вэ? Викир, би наашаа ирэх замдаа чиний хувийн мэдээллийг гүйлгэж харсан. Чи андогоос гаралтай тийм үү гэж асуув. Павлов, хүүе, би энд төрж өссөн гэж хариулахад Викир, тэгвэл чи энэ газрын дотор гадаргүй сайн мэдэж байгаа бах. Тань шиг хүмүүс хэр зэрэг шаргуу ажиллах ёстойг би мэднэ. Шиний ажил хэрхэн хийгдэхэд би оролцох бодолгүй байгаа тул та цаашид ч ажлаа сайн хийнэ гэдэгт итгэхтэй байна гэж хэлв. Павлов, хүүе, энэ одоо дарамтлах шинэ арга гэж гайхав. Тэр найр хийнэ гэж хэлчгээд яагаад энд байгаад байна хэмээн бодоод. Викир, хувийн эрх зүйн систем нь өөрөө асуудалгүй боловч шүүх эрх мэдхийн тогтолцооны хувьд хачирхалтай зүйлс олон байна. Павлов, та үнийг бүгдийг нь уншчихсан юм уу? Аль хэдийн үү гэж гайхаа асуув. Викир, Андог хотын асуудал нь олон хууль бус бизнес эрхлэгчид амжилтанд хүрсэн. Үүний үр дүнд далд ертөнц нь хуулиас дээгүүр эрх мэдхийг гартаа атгаж байгаад оршиж байна. Зөвхөн хууль бус бизнесийг зогсоох нь асуудлыг шийдвэрлэхгүй. Далд бизнесийн толгойлогчдыг устгах хэрэгтэй. Дид консулын ажлууд хууль боловсруулж түүнийг хэрэгжүүлэх явдал юм. Би аль хэдийн хэрэгжиж байгаа бүх хуулийг хүндэтгэж байна. Гэсэн хэдий ч би шинэ хууль нэмж оруулах болно. Шинэ хууль хийнэ гэж гайхан асуухад Викир далд эдийн засгийг 7 хоногийн дотор баланс болгоно гэдгийг хамсаж байна. Гэхдээ надад энэ хуулийг боловсруулж хэрэгжүүлэхийн тулд шалтгаан хэрэгтэй байна. Павлов, хууль бус бизнесийг устгахад яагаад заавал шалтгаан хэрэгтэй байгаа юм бэ гэж асуув. Викир, би одоохондоо залуу, бас шинээр томилогдсон дид консул. Үүнийг илүү үнэмшигтэй болгохын тулд надад үзүүлбэр хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл би ялгаануудад зориулж баас тавих болно. Павлов, тэр яг юу төлөвлөд байгаа юм бэ гэж гайхав. Маргааш өдөр нь Андог хотын төв Дорцмил гудамж. Олон хүн суулсан байна. Тэнд Викир нэг жижиг тайз засан тэнд зогсож байв. Иргэн дид консул юу хийхээр төлөвлөд байгаа юм бол гэж гайхацгаав. Өөр нэг нь тэр үүр цайхаас хойш тэнд зогсож байна. Бас нэг нь энд маш олон хүн суулсан байна шүү. Хөөх. Викир, сонсоцгоо. Би бол шинээр томилогдсон дид консул байна. Иргэд. Гэхдээ тэр дэндүү залуу юм а. Тэр хөөх юм. Тэрэн шиг хүүхэд юу хийж чадах юм бэ гэж шивнэлдэв. Викир, та бүхэн энэ мэдээллийг харсан байх гэж итгэж байна. Эдгээр нь нэлээд хугацааны өмнөөс хэрэгжиж ирсэн хуулиуд юм. Дид консул өөрчлөгдсөн ч Баскервиллийн овогт хууль урьдын адил хатуу хэвээр байх бөгөөд үргэлжлүүлэн мөрдөгдөх болно. Мэдээллийн самбар дээрх бичиг. Баскервиллийн овгийн өөртөө засах үндсэн хуулийн хэсэг өрөө заарт. Хууль бус хүн хөдөлтаадахыг хоригдох тухай хууль. Ял цаазаар авах. Баскервиллийн овгийн өөртөө засах үндсэн хуулийн хэсэг өрөө заарт. Хууль бус мөрийтэй тоглоомыг хориглох тухай хууль. Ял бугууг нь тайрах. Баскервиллийн овгийн өөртөө засах үндсэн хуулийн хэсэг өрөө заарт. Хууль бус хувийн зээлийг хориглох тухай хууль. Ял нүдийг нь ухах. Баскервиллийн овгийн өөртөө засах үндсэн хуулийн хэсэг өрөө заарт. Хууль бус биеэ үнэлэх газруудыг хориглох тухай хууль. Ял нүүрэн дээр нь шивээс хийх. Баскервиллийн овгийн өөртөө засах үндсэн хуулийн хэсэг өрөө заарт. Хууль бус лоббиг хориглох тухай хууль. Ял цүлэх. Баскервиллийн овгийн өөртөө засах үндсэн хуулийн хэсэг өрөө заарт. Хууль бус татвараас зайлсхийхийг хориглох тухай хууль. Ял өвдөгний тойг тайрах. Баскервиллийн овгийн өөртөө засах үндсэн хуулийн хэсэг өрөө заарт. Хууль бус нэвтрхийг хориглох тухай хууль. Ял усанд живүүлэх. Баскервиллийн овгийн өөртөө засах үндсэн хуулийн хэсэг өрөө заарт. Хууль бус мансууруулах бодисыг хориглох тухай хууль. Ял хөлийг нь огтлох. Иргэд шинэ хуулиудыг хараад юу үжтэй дээд тушаалтнууд юу ч хийдэггүй шүү дээ. Тэр удахгүй бусдын лоббид автах байх та гэж тохиурхов. Та нар яаж сүрхэж байна? Та нар хэний тухай яриад байгаагаа мэдэж байна уу? Тэр бол Баскервиллийн гол овг аймгаас гаралтай хүн шүү. Та нарын хоолойг ирээл тасдахаас өмнө ёс журамтай байж үзээрэй гэж уурлав.
Иргэнцээ болцгоё. Чихуахуа шин дид консул байсан болоосоо гэж хүсэж. Ийм залуу хүүхэд яаж хууль хэрэгжүүлэх юм бэ гэж шивнэлдэв. Викер галтаа модон гадас баримдалав. Цугласан олон хүй гэж гайхав. Викер гацсыг газар руу хүчтэй зооход газар цуурч утаа манаран босов. Цугласан олон болон ерөнхий нарийн бичгийн дараах цочирдон гайхав. Викер би дид консулын их мэдхийн дагуу тусгай мэдээлэл зарлах болно. Викерийн тусгай хуулийн 1-р хэсгийн 1-р зард энэхүү гацсыг сугалж чадсан хүнд ч бай 100 сая арт шагнана. Цугласан олон болон ажигчид юу вэ 100 сая гинүү гэж дуу ардун байхацгаав. Викерийн тусгай хууль 1-р бүлэг 1-р зүйл. Погтоосон гадас ба цаашид гадас гих ийг сугалж авсан хүнд дид консул Викер Ван Баскервилл шууд 100 милийн авт төлнө. Олон нийт бидэнд 100 милийн авт өгнө гэж үү? Эн чинь дундаж салинг 4 дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгө вэ шүү дээ. Зүгээр гадас суулаад 100 милийн авт авна гэж үү? Гэж байхан ярилццгаа. Викер хинч алгуу? Хинч 100 милийн авт авахыг хүсэхгүй байгаа мó гэж асуухад хинч дуурсангүй. Өөр арга алгадаа. Викерийн тусгай хууль 1-р бүлэг 2-р зүйл. Энэ гацсыг сугалж авсан хүнд дид консул Викер Ван Баскервилл шууд 1 милийн арт төлнө. Энэ гацсыг сугалсан хүн 1 милийн артаа шагнагдах болно. Одоо ямар байна гэж хэлэхэд. Иргэдээс нэг хүн энэ үнэхээр инээдтэй юм. Мэдэж байна уу? Чи биднийг доогшлох гэж сориод байна уу? Ямар тэнэг нь үүнийг оролдох вэ дээ? Тийм ээ. Павлохоо болоод зүгээр явж унт. 1 милийн арт гэдэг чинь юу ч биш. Жижиг мөнгө биш шүү дээ гэж хэлэхэд. Павлов би яагаад өмнөөс нь ичгэх ёстой гэж додроо бодов. Викер тэгэхээр хинч алгуу? Тэгвэл Викерийн тусгай хууль 1-р бүлэг 2-р зүйл. Энэ гацсыг сугалж авсан хүнд дид консул Викер Ван Баскервилл шууд 10 милийн арт төлнө. Энэ гацсыг сугалсан хүн 10 милийн автаар шагнагдах болно. Одоо ч гэсэн хинч алгуу гэж хэлэхэд олон нийт юу болоод байна вэ? Энэ тоглоом биш байсан юм уу? Би орвтод үзэх үү? Чи тэнэг юм уу? Чи ямар үр дагавалт хүрэхээ мэдэж байна уу? Бүсэлхэнд нь байгаа сэлмийг нь хараач. Шамаа шунхайрлаа гэд шууд цаазаар авчихвал яах юм? Магадгүй тэр гадас үнэхээр хүнд байх. Наадах чинь баг зэрэг хазаачсан байгаа юм шиг харагдахгүй байна уу? Ямар нэгэн зайж байгаа нь гарцаагүй. Иймэрхүү зүйлд орооцогдохгүй байсан дээр хэмээн хоорондоо ярилцаж байв. Викер үнэхээр одоо хүртэл хинч алгуу? Тэгвэл гэд яг юм хэлэх гэж байхад нь Павлов дид консулаа манай хотод ийм их мөнгө байхгүй шүү дээ гэж шивнэм хэлв. Яг тэр мөчөд нэгэн бяцхан охин Жуди би оролдоод үзэж болох уу гэж асуув. Олон нийт хөөе чи цэцэгчин охин Жуди вэ шүү дээ. Чи яаж сүрхэлж дундуур нь орж ирж сүрхэлнэ вэ? Жуди ээж маань өвчтэй байгаа болохоор би ямар нэгэн зүйл оролдож үзэх хэрэгтэй байна. Олон нийт гинэн жаал минь чи амь насаа авдарч магадгүй шүү дээ гэж сануулхад Жуди хэрв ямар нэгэн зүйл болвол ээжийг маань сайн асраарай гэж хэлээд тэр намайг алахгүй байлгүй дээ тийм үү? Би өөрийгөө тэнэг болгохоор сайн дураараа ирлээ. Тэд надад ядаж хідэн зоос өгөх байлгүй дээ. Би зүгээр дүүрэн цэцэгтээ сагсныхаа мөнгийг авч чадна гэж найдаж байна. Хэмээн бодож байх зур. Викер суулж ав гэж хэлв. Бяцхан охин гацыг 2 гараараа чанга бариад дээш нь татхад гадас маш амархан суурчв. Олон нийт болчихлоо. Тэр сугалчихлаа. Суглаад авчихлаа шүү дээ. Тэр үнэхээр хийчихлээ. Жуди хүй юу босох нь энэ вэ? Би үүнийг дэндүү амархан сугалчихлаа. Намайг одоо цаазаар авах уу? Цаазаар авах шалтгаан нь юу байх вэ? Язгууртны доромжилсыг иргүү? Үл хүндтгсэн үү? Шунал уу? Намайг өгсний дараа ээжийг маань хэн асрах вэ? Ээж уучлаарай гэж маш их айх мөчөд. Викер уут дүүрэн алт өгөөд. Май одоохондоо энд 100 милийн авт байна. Үлдсэн 10 милийн авт хүнд байх тул танай гэр хаана байдаг вэ? Гэрлүүч нь хүргэж өгөх болно. Мөн шагналагч нь хамгаалах харуул гаргаж өгнө гэж хэлв. Гяцхан охин Жуди маш их тайхав. Викер энэ бол хуулийг үргэлж дагах ёстой гэж хэлэхэд олон нийт шин дид консул үнэхээр өөр байна шүү. Дид консул Викер юу ч болсон хэсэн үгэндээ хүрдэг гэж дууссан. Зарчим үрдэгддэг нийгэм гэдэг. Викерийн тусгай хууль тунхаглагдсанаас хойш хууль бус үйлдэл эвт буурч гэмт хэргийн гаралт 2 дахин багассан гэж ам дамжин ярьцгаав.
Дэд консулын өрөөнд Павлов пүүх санаа алдаж байх ба Викер "Эн чин доруу зүгийн бичгүү. Чи үнэхээр гайхалтай бичих юм а" гэж магтахад Павлов таныг ийм зоримог үзүүлбэр үзүүлнэ гэж сансангүй. Намайг энд 20 жил ажиллах хугацаанд ингэтлээ сэтгэл хөдлөж байсан удаа үгүй үлээ. Викер иргэд хуйлыг басамжиж түүнд итгэхгүй байхад зөвхөн уур хилэнгээр удирдан жолоодож болохгүй. Би иргэдийн анхаарлыг хэрхэн татаж, гүн сэтгэл үлдээж болох тухай их бодсны эцэст ийм үр дүнд хүрсэн юм а. Павлов. Би Павлов, амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл таныг дагах болно. Тантай уулзснаас хойш миний гаргасан хүчин чармаалт талаар өнгөрөөгүйг мэдэж сэтгэл минь амарлаа, дэд консул. Викер. Тайвшир. Үнэн дээр энэ бол олон жилийн дараа Камис Моргийн харуулах ёстой байсан үзүүлбэр байсан юм бич бодов. Камис тэргүүн болох үед гэмт хэргийн гаралт бараг нэг посын дөхөж очсон билээ. Мэдээж түүний суулгасан айцаас болоод тэр иргэдэд хизээж таалагддаггүй байсан. Жинхэнэ асуудлууд одоо л эхэлж байна. Бид шагналд 10 билиумын арт зарцуулсан тулд үүнийг эргүүлэн олж авах арга замыг хайх хэрэгтэй. Эдгээр нь хууж бус бүлэглэлүүд байж болох, эсвэл ирээдүйд нуугдаж болзошгүй талруудын байршил юм. Бид эдгээр газруудыг хянаж, тэдний бохир мөнгийг хураан авах болно гэж хэлэхэд. Павлов. Тэнд гэмт хэргийн бүлэглэлүүд байгааг та яаж мэдсэн бэ гэж гайхна асуув. Викер. Надад тэдний үнэр үнэртэж байна. Эдгээр газрууд бол миний дахин төрхөөсөө өмнө эцэс төвсгөлгүй судалж байсан бүс нутгууд тул барын 5 хуруу шигээ сайн мэдэх нь аргагүй гэж бодов. Павлов. Тэр хэдийнэ ямар их зүйл судалж амжаавэ. Тэр үнэхээр өвөрмөц, өв тэгш хүн юм а гэж бодов. Туслах дэд консул гэсээр халгаашаа гайхад. Викер. Юу болов? Туслах тосгоны зөвлөлийн залуучуудын өөртөө засах холбооноос уулзалт хийхийг хүслээ гэж мэдэгдэв. Викер. Цаг нь болсон бололтой. Тэр бүс нутгийн нийгэмлэгийн их зантай новшнууд надтай уулзахыг хүсэж байна уу? Тосгоны зөвлөлийн залуучуудын өөртөө засах холбоо нь Момблон овог, Пиор овог, Луови овог, Чанел овог, Феррагама овог, Хермес овог болон Прата овогоос бүрддэг. Энэ бол Баскервиллийн уугуул 7 гэр бүлийн 2 ба 3 дугаар үеийнхний байгуулсан байгууллага юм. Нэрийг нь залуучуудын өөртөө засах холбоо гэдэгч бодит байдал дээр энэ бол зүгээр л замбраагүй цэнгэний клуб. Тэнтхийн залуу эзэд Викерийн тусгай хуулийн талаар хэлэх үгтэй байгаа бололтой. Тэгэхээр Баста ялаанууд үнэрийг нь авч эхэлсэн байх нэ. За тэгвэл хотыг мүлдэж идэж буй тэрхүү шимэгчдийг устгаж эхэлцгээх үү гэж хэлснээр. Үзэгдэл шилжиж Андок хотын дээд зэрэглэлийн зоч дуудалд байрлах нэгэн клуб. Үйл явдал тус клубын гүнд байрлах нэгэн өрөөнд. 6 цагийн түрээс нь 10 сая артны үнэтэй VVIP lounge-д үдшилэг болж байна. Оролцошгүй гишүүд бол залуучуудын автономи толгойн гол болон гишүү юм. Баскервиллийн нутаг дэвсгэрт байрлах 7 гэр бүлийн 2 ба 3 дугаар үеийн хүүхдүүд байлаа. Баян айлын хүүхдүүд. За, үрж өрх, бүгдийг нь аваад ир. Өнөөдөр дахиад нэг цамхаг босгоцгоё. Шилэн 1 сая автны үнэтэй Дон Кихот Периньон 666-ын пирамид одоо ингээд бэлэн боллоо. Хөөе, ширээн дээр асгарсан бүгдийг нь ууж дуусгах. Туслахуд. Баярлалаа ноёнтон. Таны ачаар бид энэ үнэтэй ундааг амсаж байна. Үхэх өдрөө хүртэл танд зүтгэх болно. Баян айлын хүүхдүүд. Би хэдийч ч үрсэн мөнгө өөрөө нөхөгдөөд л байти. Энэ бүхэн Баскервилийнхний ачаар боломжтой болж байгаа хэрэг. Боозын эрэлт хэрэгцээ өссөөр байгаа ч зэрлэгүүдийг хулгайлцах нь тун амархан шүү дээ. Тэр чин зөвхөн нутаг дэвсгэрээ хэлэхээс өөр зүйлд санаа зовдөггүй. Баскервилийнхний ачаар биш гэж юу? Эзэн хааны гэр бүлийнхнээс айх шаардлагагүй болохоор үнэхээр сайхан байна. Энэ клуб нийслэлийн клубүүдээс ч хамаагүй дээр юм. Дээрээс нь нөгөө Баскервилийнхэн чинь биднийг хамгаалж байна. Үүнээс илүү аюулгүй байна гэж юу байх вэ? Энэ байдлаараа бол Баскервилийнхэн бидний ховын анч ноход биш гэж юу? Үнэн дээр тэд өөрсдийн сэлмээс өөр юу ч мэддэггүй тэнүүд. Мисима Дунарогийн хэрэг явдлын дараа энэ нь бүр тодорхой болсон. Бид тэдэн рүү буруу чигснийг дадралаач үгүй. Тэгээд одоо хамгийн үнэнч гэр бүлүүдийн нэг болох Мисима Дунаро овог Баскервилийнхэн өөрсдөө тэдний хятгаа шийдэхэд бүрэмсэн сүрсэн. Түүний ачаар одоо ердөө 7 овог л үлдээд байгаа үстэй. Бидэнтэй орооцолдох автономи толгойг оруулбал ийм зүйл болх юм гэж ярьж байхад. Өөр нэг баян айлын хүүхэд. Та нар шинэ дэд консулын талаар сонссон уу гэж асуухад. Би илүү ихийг мэдхээр зохицуулсан. Тэднийг Ван Ухсааны шинэхэн хүн гэж дуулсан. Түүний нэрийг Викер гэдэг. Өмнө нь сонсч байсан уу гэж асуухад. Баян айлын хүүхдүүд. Үгүй, анх удаага сонсож байна. Тэр дөнгөж 15 настай атлаа эренгүүтэл хэрэг тариад эхэлсэн бололтой. Тэгэхдээ бүр их тэнэг гин шүү. Гэхдээ тэр бидэнтэй аятайхан зохицож магадгүй.
Хөгжилдөж түүнд нэг сургамж өгвөл ямар вэ? Түүнийг энд авчираад шилдэг ундаа хүүхнүүдтэй хамт том үдшилэг хийцгээе. Тэгээд үдшилэг дууссаны дараа бид түүнийг төлбөрийг нь төлөхийг алуудах болно. Тэр ч хөгжилтэй сонсогдож байна. 15 настай төрийн албан хаагчид ямар ч мөнгө байхгүй гэж таарна. Тэр үүнээс болж биднийг барьж өгч чадна гэж бодож байна уу гэж асуухад бид зүгээр товлон байсан гэж хэлээд арга хэмжээний төлбөрийг төлөх болно. Түүний дараа тэр биднийг дахин хизээч зовоохгүй гэж сагсуурч байхтана. Хослох эрхэмээ бүсгүүчүүд ирлээ. Баян айлын хүүхдүүд. Хөөе чи дахиад хүрээд ирв үү? Өнгөрсөн удаад юу устдыг санаж байна уу? Хөөе энэ удаад энд суу гэж ярилцаж байхтана. Бүсгүүчүүдийн ард нэгэн залуу хүү зогсож байв. Нэг нь анзаараад тэр хэн бэ? Хэн нэгэн эрэгтэй дагалдаж дуудсан юм уу? Өө тэр чиний таньдаг хүн биш үү? Тэгж санахгүй байна да гэж ярилцав. Туслах. Тэр ямар ч эргэнцээгүйгээр маш ихтгэлтэй орж ирсэн болохоор хинч түүнээс асуусангүй. Хөөе Жаза, чи энд юу хийж байна гэж бодов вэ? гэж хэлэн Викирийн толгойтой үснээс барихад Викир хормын дотор туслахын гарыг хугарчв. Өрөөрөнд байсан бүх хүн байхав. Викир, би бол Викир Ван Баскервилл. Баян айлын хүүхдүүд. Викир, Дид консла, та энд юу хийж байгаа юм бэ? Викир, та нар намайг энд дуудсан шүү дээ. Баян айлын хүүхдүүд. Манай Дид консул байхартай. Таныг энд хүрээд ирнэ гэж бодсонгүй шүү гэж хэлээд хоорондоо шивнэдэж эхлэв. Бид төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үү? Тэгье. Бүх зүйлийн төлбөрийг төлөх хэрэгтэй болоход тэр үүнийг хэрхэн шийдвэрлэхийг харцгаая. Одоохондоо түүнийг энд байлгаж байгаад үдшилэг дуусахаар төлбөрөө төлөхийг алавдах болно гэж ярилцаж байх зур. Викир, одоо тэр утгагүй дэмий яриагаа зогсоовол ямар вэ гэж хэлээд ширээнд хөнгөн хүрээд ширээн дээр байсан нөгөө асар үнэтэй уух хэмээг нь нураачв. Баян айлын хүүхэд. Тэр зүгээр л ширээнд хүрээд шампанскны цамхаагийг дэлбэлэхийн тулд манай удирдах чадварыг ашигласаг хэрэггүй. Хэрв тийм бол төгсөгч үү? Юу вэ? Би түүнийг дөнгөж 15 настай жаал гэж бодсон шүү дээ. Чи дунд шатныхны шинжээч бай шүү дээ. Ямар нэгэн зүйл хийгээч дуугүй бай. Хэрв би түүнтэй тулгдахыг оролдвол агшин зуултанх ядагдах болно гэж маргалдаж байхтана. Юкир хөөе чи гэд мөрөн дээр нь гараа тавихад хүү сандрам бид ундааны төлбөрийг төлөх гэж байсан юм а гэж хэлэхэд Викир мэдээж та нар уусан ундааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх ёстой. Эсвэл та нар ууж дуусчаад намайг хүчээр төлөвлөхээр төлөвлөж байсан уу гэж асуув. Баян айлын хүүхдүүд би алдаа гаргажээ. Хэн тийм зүйлд зүрхэж хийх вэ дээ? Бид яагаад Баскервилл овгийн хүнд тэгж хандах вэ дээ? Бид зүгээр л таныг шалгаж үзэхийг хүссэн юм дэд консулда. Андаг хот авилгад автсныг та мэдэж байгаа байлгүй? Таныг энэ хотын санз болгожгүй зүйлсэд уруу татагдахгүй байхыг бид батлаажуудахыг хүссэн юм. Та биднийг удирдахад хэрэгцээтэй зүйлийг эзэмшсэн бололтой. Бид таныг заавал дагах болно гэж хэлэхэд Викир эзэн нь нохоогоо шалгаж уулна. Гэвч эсрэгээрээ байж болохгүй. Нохоо ямар ч нөхцөл байдалд эзэндээ хизээж итгэх ёстой гэж хэлээд Викир хажууд байсан залуугийн гидсийг маш хүчтэй цохив. Викирийн хуруунууд нь гидсэнд нь зоогдсон байх ба Викир чамд мөнгө, эрх мэдэл байгаа болохоор чи хөдлөхгүй байна уу? Энэ нь чи урд өмнө хизээч үнэхээр аимшигтэй зүйлдээ толгосч байгаагүй гэж хэлээд залууг газар шидээд толгой дээр гიშгээд. Намайг түүнд яагаад ингэж хандсныг чи мэдэх үү? Хэрв та нар мэдэхгүй бол танарт бас ижил тохиолдно гэж хэлв. Баян айлын хүүхдүүд мэдээж та яагаад үүнийг хийснийг бид сайн мэдэж байна гэж хэлэхэд Викир тийм байх нэ. Хэрв чи мэдэгдэж байгаа бол дараа нь миний юу хийхийг ойлгож байгаа байлгүй гэж хэлээд толгойг нь бяц гიშгэв. Баян айлын хүүхдүүд чи муу новш. Чи үүнээс мустах чадна гэж бодож байна уу гэж бүгд босч ирэн уурлахад Викир хараач та нарыг мэдээгүй гэдгийг би мэдэж байсан юм. Хүн хулгайлах, барьцаалах, хойд бус боолын хударта, Баскервиллийг доромжлох та нар маш олон гэмт хэрэг үйлдсэн бололтой. Амьтад зааж өгөхөөс нааш сурдаггүй. За тэгвэл үгэнд ордоггүй амьтанд сурамж өгөхийн тулд би юу хийж чадхаа харъя. Үзэнх нь шилжиж бүгд шоронд орсон байх вэ. Викир тэднийг нилээн зодсон байв. Баян айлын бацаан. Чи муу новш. Ийм новшны юм хийчээд амьд үлдэнэ гэж бодоо юу? Би аавда бүгдийг хэлэх болно. Намайг эндээс гахаар юу уулахыг хараарай. Би чамайг алах болно. Чамайг хизээж уушлахгүй. Намайг Дариус сууллаа гэж шаардахад. Павлов та яагаад түүнийг ийм их цодсон юм бэ гэж асуухад
Викир. Намайг хэтрүүлчихсэн гэж бодож байна уу? Павлов. Мэдээч хэрэг. Та түүнийг зүгээр л ингээд нүүр амьгүй болцсон зодож болохгүй. Та хүнийг махны шуудаа болгож болохгүй шүү дээ гэж хэлэхэд Викир. Санаа зовтгүй. Би хараахан ихсээгүй байна. Павлов маш их гайхав. Викир. Босхоны зөвлөлд хорон санаат төрийн албан хаагчдыг удирдах бүс нутгийн нийгмийг соён гэгэрүүлэх ёстой. Гэвч тэд Баскервилл овгийн эрх мэдлэгч үл тоомсорладаг зөвүүн байгууллага болон хувирч. Тэдний их зантай царай төрхөөс би үүнийг хэлж чадна. Тэдэн зохих боловсрол дутагцаар байгааг чи олж харахгүй байна уу? Нар жаргахаар би тэднийг бүгдийг нь цааслах болно гэж хэлэхэд Баян айлын бацаануудын царай бүгд хачин болов. Викир. Ингэж байх зуура би тэдэнтэй холбоотой бүх хүмүүсийг хамт босгох болно. Павлов. Шийдчихсэн хэрэг үү? Викир. Мэдээж хэрэг. Баян айлын бацаанууд. Бид уучлал гуйж байна. Ууя. Биднийг зөвхөн энэ удаа уучлаарай. Бид өөрт байгаа бүх зүйлээ чамд өгье. Зүгээр л биднийг амьд үлдээгэж хэмээн орилдов. Павлов. Гэрч тэдний гэр бүлийнхэн зүгээр суух болов. Тэд хурцгал хэрнээ зүрхтэй. Дид консул. Тэд цаашид таны хийх гэж буй ямар ч зүйлийг имэн итгэхгүй бөгөөд боломжтой бүхий дарах хэрэгслийг ашиглан өшөөгөө авах болно гэж сануулхад Викир. Санаа зовох хэрэггүй. Тэдний гэр бүлийнхэн гомдлож чадахгүй. Учир нь эдгээр новшнууд Андердог хотын гэмт хэргийн бүлэглүүдтэй холбоотой гэж хэлээд Викир. Гэхдээ хамгийн чухал нь нотлох баримт тийм үү? Надад өөрийн гэсэн арга бий. Тиймээс санаа зовох зүйл байхгүй. Хэрв би нотлох баримт олж чадахгүй бол өөрөө нотлох баримт бий болгоно гэж бодоод үүний дараа болох үйл явдлууд надад сонирхолтой байна. Энэ газар нутаг удахгүй гинтийн өөрчлөлтийг мэдрэх болно. Би ч бас удахгүй тулаанд илээвдэх байх. Хэрв тийм биш байлаач би академид илснийхаа дараа энэ газрыг орхих хэрэгтэй болно хэмээн бодоод. Та нарт онож буй ял хоригч нь энэ байна. Хүн худалдаалах, хүн хулгайлах, хeel хахуул, сүрдүүлэг, занс хийлэл, урагдарч этгээдээр дамжуулан хавтлаг үйлдэх болон аллах. Баян айлын бацаанууд. Бид хизээж тийм зүйл хийж байгаагүй. Хэрв нотлох баримт байвал бид шитгэлээ хүлээх болно гэж хэлэхэд. Викир. Нотлох баримт байвал шийтгэлийг хүлээж аавна гэж үү? Чи яг гэмт хэрэг үлдчихсэн юм шиг хэлж байна гэж хэлэхэд. Баян айлын бацаанууд. Тийм гэж хэлцгээв. Викир. Тэр яг л би энд үгсэн ч гэр бүлдээ хизээш хохирол учруулахгүй гэж хэлж байх шиг байна гэж бодов. Тамлагч. Дидкослаа та энд байна уу? Гэсээр нэгэн шуудатай эмчирсээр хурж ирэв. Эхмээ таны захиалгат ажил бэлэн боллоо. Викир. Цаг нь яг таарлаа. Сайн байд. Тамлагч. Би 30 жилийн турш хүмүүсийг тамлаж байгаач эдгээр хэрэгслүүдийн заримыг нь анх удаага харж байна. Та ийм аимшигтай хэрэгслүүдийг хэрхэн бодож олсон бэ гэж асуухад. Викир. Би өөрөө эдгээрийг зохион бүтээгээгүй. Миний ирсэн газарт ипэр нь түгээмэл байдаг. Тамлагч. Та тамлсаас ирээ юу гэж асуухад. Викир. Түүнтэй зайжхан зүйл. Чи сурмаар байна уу? Тамлагч. Би ээлдгээр татгалзъя. Таныг тэр хэрэгслүүдээр ажиллахыг харуул би эцсэн бүхнээ бөөлжиж магадгүй гэж хэлэн татгалзав. Викир. Би үүнийг санаж байна. Сүүрлийн эрэм үеийн эрүү шүүлтийн үеэрч чөтгөрийн овгийн дайны олзлогдсод бүгдийг тамалдаг байсан. Чөтгөрийн овгийг тамалснаар миний аргууд нь мэдэгдэхүйц хувьсан өөрчлөгдсөн гэж бодов. Викир. За тэгээд юу ч болсон юу ч хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан. Нөгөө бардам царай чинь хааччихсан бэ. Хууя, юу ч битгий хэлээрэй. Би энэ мөчийг дурсамжиндаа нандинан үлдээхийг хүсэж байна гэж хэлээд ажилдаа оров. Үзэвдэл шилжиж маргааш нь Пасхоны иргэд цуу яриа хурдан дөрхөв. Тансаг амьдралаар амьдарч байсан хорон санаат балон бүлэглэлийг нэг дор баривчилжээ. Андердог хотын 3-аас дээш иргэн цугларсан газар болгонд тэрхүү цуу яриа тасралтгүй тархаж байв. Пүү, тэд чинь энгийн иргэдтэй хортон шавьчиг харьцдаг байсан новшнууд биш гэж үү? Шин дид консул тэднийг удахгүй солшно гэдэгт би итгэлтэй байна. Тэд бол уугуул гэр бүлүүдийн 2 дахь үеийнхэн. Тэр тэдний зүгээр л ичхөвтөр байдалд оруулж чад дараа нь суллах нь гарцаагүй. Ял шийтгэлийг нь харуул тэднийг цаазлах гэж байгаа юм шиг байна. Тэд үнэхээр уугуул гэр бүлүүдийн хүүхдүүдийг цаазлах болов? Тэнэгмэд. Чи шин дид консулын зан чанарыг мэдэхгүй гэж үү? Тэр ганцхан хуулиар 100 тэрбум арт шатаасан хүн. Ихтэй хэрв тэр 7 арчаагүй амьтны цаазлал өөрөө нилээд хүнд байдалд орох болно. Тэднийг ална гэдэгт би эргэлзэж байна хэмээн ярьцгааж байна. Бас ажилчид үүнийг хэлж байна. Энэ бол ердөө л шинэ улс төрч болон уугуул эрх баригчдын хоорондох улс төрийн эрх мэдхийн тоглоом байсан.
Мөн тэднийг бууж өгмөгц энэ байдал дуусах болно. Иргэдийн таамаглаж байсанчлан Монблан овг, Пьор овг, Луви овг, Чанез овг, Феррагамо овг, Хермес овг болон Прадар овг шин дэд консулд уучлалт гуйсан бичиглэгээд орон нутгийн хүчирхэг эрх мэдтнүүд бууж өгч үүгээр хоригдсон 7 арчаагүй амтан ямар ч гэмтэлгүйгээр сулдардаж дэд консулд патриархаас хатуу зэмлэл хүртэх болно. Хүн бүрийн хүлээж байсан бодож байсан зүйл нь тэр байг. Гэтэл төв талбайн голд болон толгойг ширээн дээр үрж тавих мөчөд иргэд бүгд маш их тайхцсан. Давсаар нөөшилсөн 7 толгой эцсийн амьсгалаа хураах хүртлээр аимшиг тарчлааныг амссан мэт зовж зүдэрсэн царайг харуулж байг. Падгоон дээр үлвсэн нийтийн сонорт хүргэх мэдэгдэлд тэднийг цаазлахаас өмнө оноос нь шийтгэлийг нарийвчлан тайлбарласан байна. Баскервиль овгийн өөртөө засах үндсэн хуулийн зүйл заарт хууль бус эмсийн хүрээжин хоримлох тухай хууль. Нүүрэн дээр шивэсгэх. Дээрх өдөрдох хуулийн дагуу гүйцэтгэв. Гэмт хэрэгтний нүүрэн дээр секс гэсэн бэлэг тэмдгийг бүхэлд нь шивэв. Баскервиль овгийн өөртөө засах үндсэн хуулийн зүйл заарт хууль бус мүрийтэй тоглоомыг хоримлох тухай хууль. Угууг тайрах. Дээрх өдөрдох хуулийн дагуу гүйцэтгэв. Хуулийг хэд хэдэн удаа зөрчсөнийг харгалзан үзэж 2 бугууг нь тайрав. Үүнээс хойш гэмт хэрэгтний бугууг тогтмол увттайгаар алан 2 удаа тайрсан болно. Баскервиль овгийн өөртөө засах үндсэн хуулийн зүйл заарт хууль бус хувийн зээлийг хориглох тухай хууль. Нүдийг ухах. Эдгээр гэмт хэрэгтнүүдийн хүлд нэрвэгдсэн хүмүүсийн гуйлтыг харгалзан үзэж бид энэхүү ялыг алгасаж байна. Баскервиль овгийн өөртөө засах үндсэн хуулийн зүйл заарт хууль бус лоббиг хориглох тухай хууль. Хөөх. Гэмт хэрэгтнүүд аль хэдийн үгсэн тул тэдний толгооноос бусад биеийг цайзын хэрмийн гадна хайсан болно. Хууль тогтоомжууд аль хэдийн бэлэн байсан тул байхах шалтгаан байхгүй. Гэвч энэ нь тухайн бүс нутгийн зард гарсан уугуул гэр бүлүүдэд ял оноож өөрчлөлтийг авчирчгүй анхны тохиолдол байх болно. Викир. Бидний дайны ухааг сонссны дараа тэд толгоогоо ажиллаж эхэлнэ. Аль нэг талын сүрэл ихэрмэгц андердог хот цусан далайд живэх болно. Чи өөрийгөө бэлдсэн дээр байх шүү. Нарийн бичиг Павлов. Учир нь чи миний дарааны стратегиад нэгдэх болно гэж хэлв. Павлов айн намаагүй гэж гахав. Үзэгдэл шилжиж тэд нэгэн багтаа үдэшлэгт ирэх ба дэд консул энэ үнэхээр зөв стратеги гэж юу гэж асуухад Викир нарийн бичиг Павлов чи надад итгэхгүй байна уу? Павлов тэгсэн үг огт бишээ. Гэхдээ энэ үнэхээр зөв төлөвлөгөө гэж юу хэмээн бодов. Викир энэхүү стратегийн төлөө боол болон зарагдаж байв. Энэхүү энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Part Mine энэхүү дуусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.